сайн байцгаана уу. За хамтдаа залбираад Бурхны үгнээс сурцгаая. Бидний залбирлыг сонсож байгаа амьд оршигч Бурхан аав тандаа баярлалаа. Бурхан таныг мэдэхгүй энэ дэлхий дээр гэмтэн болж төрөөд ямар ч найдвар байхгүй гим нүглийн дотор амьдарч байсан биднийг энэ ертөнцийн олон хүмүүсийн дундаас эзэн та түрүүлэн дуудаж аварж өгсөнд баярлалаа. Есүс эзэн биднийг аврахын тулд бидний өмнөөс загалмаа дээр зовлон амсаж урсгасан цусаараа бидний гим нүглийн төлөөсийг төлөөд биднийг мөнхийн галтай тамийн ял шийтгэлээс аварж өгөөд мөнхийн деваажинд очих итгэл найдварыг өгсөнд баярлалаа. Аврагдсны дараа эзэн та биднийг өнчин хүүхэд мэт энэ ертөнцийн дээр орхилгүй. Өөрөө амьд оршин ажиллаж байдаг чуулган дотроо суулгаж өгөөд энэ дэлхий дээр махбодоор амьдрах үлдсэн хугацаагаа өөрийн дураараа биш Бурхны хүслийн дагуу амьдрах нэгүслийг өгсөнд баярлалаа. Энэ цаг хугацаанд манай баруун бүсийн 3 чуулганы аауд хамтдаа цуглаад Бурхны үгнээс сурж нөхөрлөх ийм сайхан цагийг гаргах боломжийг өгсөнд баярлалаа. Бид нар одоо хамтдаа цуглаад Бурхны үгнээс сурах гэж байна. Энэ цагаар дамжуулаад бид бүхэн Бурхан таны хүслийг илүү зөөр таньж мэдэн Бурхны үгээр дамжуулан илүү үр ашигтай цагийг өнгөрүүлэхэд та туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээрээ хамтдаа Тит номны 2 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлийг олоод уншъя. Шинэ гэрээний Тит 2-ын 14 байна. За дэлгэцэн дээр бас гаргаад өгье. Шинэ гэрээ Тит 2-ын 14-ийг хамтдаа уншицгаая. Тэр өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг аливаа ёс бус явдлаас золин сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг өөртөө цэвэршүүлэхийн тулд юм. За өнөөдөр сая ахлагч маань зарлсанчлан бүгдээрээ сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмэн гэсэн сэдвээр Бурхны үгнээс сурцгаая. За энэ ишлэл дээр тэр өөрийгөө бидний төлөө өгсөн нь Есүс эзэн бидний төлөө цусаа урсгаж амиа өгсөн нь бид бүгдийг аливаа ёс бус явдлаас золин сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг өөртөө цэвэршүүлэхийн тулд юм аа гэж бид нарыг аварж өгсөн Бурхны зорилго энэ ишлэл дээр харж байна. Мөн 3:8-ыг ч гэсэн уншийе. Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн нь сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай. За эндээс ч гэсэн сайн үйлс сахихдаа хянуур болох юм аа гэсэн үг гарч байна. Мөн Эфес 2:10-ыг ч гэсэн хамтдаа уншийе. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ гэж гарч байна. За тэгвэл Бурханыг харахад хамгийн сайн үйл юу юм болоо? Матай 9-ийн 36-аас 38 дээр гарч байна. Хамтдаа уншицгаая. Хүмүүсийг хараад тэр өрөвджээ. Учир нь тэд хончингүй хон мэт хаягдан туйлдсан байлаа. Тэгээд тэр шавь нартаа хэлэхдээ ургац зарвинч ажилчид цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа гэв. Бурхныг харахад энэ дэлхий дээр хамгийн сайн үйл бол сайн мэдээгээр дамжуулаад там руу явж байсан хүн аврагдах нь хамгийн сайн үйл байгаа. Тийм учраас энэ дээр ургац зарвин гэдэг нь сайн мэдээ тараагаад аврагдуулах ёстой хүмүүс үнэхээр их олон байна. Харин ажилчид нь цөөн байна гэдэг нь тэдгээр хүмүүс сайн мэдээ тараах
Мөн тэр сайн мэдээний төлөө хамтраад чуулган дотор ажил хийх хүмүүс олон байна уу, цөөн байна гинөө? Цөөн байна. Тийм учраас ургацтай ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцхаа гэж гарч байна. Тэгэхээр манай аавуудыг Бурхан аварж өгөөд үг нөхрөл дотор суулгаж өгсөн шалтгаан нь сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмэн болохын тулд дуудсан гэдэг нь гарцаагүй. Энэ ишлүүдээр харуул аауд эрэгтэй хүмүүсийн нэг сайхан зан чанар байдаг. Нэг нь ихлүүлчих юм бол дуусах хүртэл нь зүтгээд байдаг, тийм үстэй. Үгүй юу? Тийм үстэй. Гөр эцийг нь үсчээс салнаа гэж зүтгэждэг тийм сайхан зан чанар ирчүүд байдаг. Филиппо 2-ын 21-22-ыг хамтдаа уншийе. Тэд бүгд Христ Есүсийнхийг бус өөрсдийнхийг ирдэг. Харин Тимот надтай хүн эцэгтэй үйлчилдэг шиг сайн мэдээнд үйлчлэн өөрийгөө нотлсныг та нар мэднэ. За энэ Илч Паул сайн мэдээд харааж явхад Тимот сайн мэдээнд үйлчлэн гэж гарч байна. Гэтэл энд Христ Есүсийн ажлыг ирлгүй өөрийн хувийн ажлаа махбодод хамаатай ажиллаа ирдэг хүмүүс ч гэсэн байдгаа гэж гарч байна. За тэгвэл сайн мэдээ чуулганаар дамжуулан тараагддаг. Тэгвэл чуулган маань илүү хүчтэй сайн мэдээ тараа игвэл энд сууж байгаа аврагдсан аауд хүн нэг тус бүрийн үүрэг оролцоо байгаа юу байхгүй юу? Зөндөө байгаа тийм үстэй. Тэгвэл энд сууж байгаа манай аауд чуулганаар минь дамжуулан сайн мэдээ тараагдах тэр үйлсэд өөрсдийгөө зориулан зүтгэдэг тийм хүмүүс болох юм бол өшөө илүү сайн мэдээ хүчтэй тараагдана. Ягаад гэвэл зүгээр сайн мэдээ тараагддаггүй. Сайн мэдээ тараана гэх юм бол одоо сайн мэдээтэй хамааралтай маш олон үйлчлэлийн ажлууд байдаг. Тэр ажлуудад аауд маань бүгд нэгдмэл сэтгэлээр гар бие оролцоод бүр тэр ажилд бүр зүтгэгч аауд болчих юм бол хүчтэйгээр сайн мэдээ тараагдана. За тэгвэл энэ үндсэн ишлэлийг би харуулад энэ дээрээс харуул. Тэр өөрийгөө бидний төлөө өгсөн биднийг аливаа ёс бус явдлаас золин гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2 дугаар Тимот 2-ын 20-21-ийг хамтдаа дэлгэц рүү хараад уншийе. Том байшинд зөвхөн алт мөнгөн төдийгүй мөн мод шавар сав суулагч байдаг. Зарим нь хүндэтгэлийн, зарим нь жирийн хэрэглээнийх. Иймдхэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэн тэр хүндэтгэлд зориулагдсан ариусгагдсан эзэнтэнд хэрэгтэй бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн байх болно. За сайн үйлд бэлтгэгдсэн тусгай ард түмэн болохын тулд нэгдүгээрт нь юу байх хэрэгтэй вэ гэхээр аливаа ёс бус явдлаас биднийг золин гэж гарч байгаа. Мөн энэ дээр том байшинд гэдэг нь чуулганыг хэлж байгаа. Бид нарыг хэлж байгаа. За энэ том байшинд зөвхөн алт мөнгөн төдийгүй мод шавар сав суулагч байдаг. Зарим нь хүндэтгэлийн үед хэрэгэлдэг, зарим нь жирийн үед хэрэгэлдэг. Гэхдээ хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэн тэр хүндэтгэлд зориулан ариусгагдсан эзэнтэнд хэрэгтэй бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн байх болно гэсэн байна. Хэдийгээр шавар мод сав суулга байсан ч гэсэн цэвэрхэн байх юм бол гим нүглээс тусгаар ариун амьдарч байх юм бол Бурхны сайн мэдээний ажилд хэрэглэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бурхан ямар савыг хэрэглэдэг гинөө? Цэвэр гэсэн байна. За тэгээд нэгдүгээрт нь цэвэр гэсэн байгаа. Мөн энэ ишлэлээр зүтгэгч тусгай ард түмнийг гэж байгаа үстэй. Сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг өөртөө цэвэршүүлэхийн тулд юм аа. Цэрэгч гэсэн энгийн салаа байдаг, бас тусгай салаа байдаг. Тийм үстэй. Хүндэт харуулын цэрэг, мөн тусгай салаа байдаг шиг бид бүхэн Бурхны сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмэн болохын тулд яах хэрэгтэй вэ гэдгийг хамтдаа өнөөдөр сурцгаая. Зүгээр аврагдан гутаа шууд эзний сайн үйлс хэрэглэгдэх тусгай ард түмэн болчих уу?
нэг өдрийн дотор үйл явц хэрэгтэй. Бас бидний мэдэх ёстой үг байх хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөх зүтгэх ёстой зүйлүүд бас байгаа. Тэгвэл тэдний нэр нь юу юм болоо гэдгийг хамтдаа нэг нэгээр нь бодож үзье. Хамгийн түрүүнд юу юм болоо гэхээр сайн үйлсэд зүтгэх тусгай ард түмэн болохын тулд бидний хувь хүн тус бүрийн итгэлийн үндэс суурин чухал. Өчигдөр уржигдарч гисэн жинхэнэ итгэл ба хуурамч итгэлийн талаар алтмит үнэтэй итгэл гэдэг итгэлийн талаар сурсан. За Библийн дуулал 92-ийн 12-оос 14-ийг уншийе. Зөвхт хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дэх хуш мод шиг урганаа. Эзний өргөөнд тэд суулгагдаж, Бурхны маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ. Тэд хөгшөрсөн жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна. За энэ аврагцсан үнийг модоор их зүүрлсэн байдаг. За онцгой энэ ишлэлээр ямар мод вэ гэхээр далдуу мод гэсэн байгаа. За бодит дээр харж байгаагүй ч гэсэн ийм мод байдгаа гэсэн. За тэгвэл энэ аврагцсан үнийг яагаад далдуу модоор зүүрлсэн юм болоо? Энэ далдуу мод нь үндэс сайтай учраас шуурганд булгараад онцдоггүй үндсээ батваг суулгасан байдаг. Библийн Колосой 2:6 дээр хамт уншийе. Тиймээс та нар эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигэ түүн дотор алхахдаа заалгаснараа түүнд үндэслэгдэн байгуулагдаж итгэлдээ баталгаажин талархлаар бялхагтун. Дээр Библиэлд аврагцсан хүмүүсийн итгэлийн амьдралыг үндэслэгдэн гэсэн үг их гарч байгаа. Эфес 3:16-17 ч гэсэн уншийе. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад. Үндэслэгдэн суйрлагдаад гэж гарч байгаа. Энэ хоёр ишлэлээр. За тэгвэл аврагцсан үнийг модоор зүүрлэх юм бол за энэ мод байна. Энэ модны хүний нүдэнд харагдах навч цэцэг нь чухал уу? Нүдэнд харагдахгүй үндэс нь чухал уу? Нүдэнд харагдах навч цэцгнээс илүү чухал зүйл нь энэ нүдэнд харагдахгүй байгаа үндэс нь чухал. Өөр энэ дээрээс харуул ямар ч модны үндэс нь тухайн модны өндрөөс 1.5-аас 3 дахин илүүтэйгээр тархаж ургадаг гэсэн байна. Хэрвээ энэ үндэс нь одоо сул байх юм бол гүнзгий биш байх юм бол хүчтэй шуурах юм бол яадаг вүлээ? Булгараад онцдог. Онцгой манай ховд говалтаа нутаг салхи ихтэй тийм биз? Булгараад онцсон моднууд их байдаг. За тэгвэл энэ итгэлийн амьдрал ч гэсэн адилхан. Хамтаа сургаалт төгс 10:25-ыг уншийе. Хууль салхи шуурчээ. Буруутууд алга болох. Зөвхөн мөнхийн суурьтай байх. Заримдаа чуулган дотор ч гэсэн хүчтэй салхи шуурна. Заримдаа хувь хүмүүсийн итгэлийн амьдрал ч гэсэн хүчтэй салхи шуурахгүй юу? Шуурдаг тийм үстэй. Гэтэл энэ мод хэцүү орчин нөхцөл байдаг мод байх чинээгээр үндэсний их гүн гүнзгий байдаг гэж байгаа. За таах энэ модыг хараарай. Хүнд харагдах навч цэцгнээс илүү үндэс нь бүр хамаагүй гүнзгий байгаа үстэй. Хадан дээр ургацсан мод байна. Энэ ч гэсэн хадан дунд хэрнээ. Маш бат бэх үндэстэй байна. За тэгвэл аврагдлаа гэдээ яг адилхан итгэлийн амьдралаар амьдарч ирсэн аа. Хэсэг хугацааны дараа алга болсон хүмүүс зөндөө байдаг. Мэдээж баттай аврагцсан эсхийг мэдэхгүй ч гэсэн нүдэнд харагдах навч цэцэг шиг зүйлсүүд нь юу вэ гэхээр аврагдаад олон жил болсон тийм үйлчлэл хийжсэн гэдэг ч юм уу. Янз янзын зүйл байдаг. Тэрнээс илүү чухал зүйл нь тухайн хүний бурханд хандсан итгэл, мөн бурхантай харилцах харилцаа, итгэлийн үндэс нь илүү чухал юм болов уу гэдгийг бодож үзсэн. Тэгэхээр сайн үйлсэд зүтгэж тусгай ард түмэн болохын тулд хамгийн чухал зүйл юу юм болоо? Бидний хувь хүн тус бүрийн итгэлийн үндэс суурь нь илүү гүн гүнзгий, илүү бат бэх байх нь чухлаа гэж бодож байна. Тийм үгүй юу? Тийм үстэй. Энэ
2-р шашин дээр 3:17-ыг хамтдаа уншийе. Тэр сүмийн өмнө багнуудыг нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынх нь Яахин, зүүн талынх нь Бооз гэж нэрлэжээ. Уг нь энэ Яахин Боозоор сургаал бэлдэж исэн. Энэ Соломоны ариун өргөөнд 2 баг нь байсан. Нэг нь Яахин, нөгөө нь Бооз. Энэ 2 үгийн утга нь түүнд хүч чадал оршдог, тэрээр босгон байгуулна гэсэн тийм утгатай. Галаад 2:9-ийг бас хамтдаа уншийе. Баган гэгддэг Яаков, Кеф болон Йохан нар надад болоод Барнавт нөхөрлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан руу, тэд хоцлуулагсад руу явах юм. За, барилга байшинд ч гэсэн баг нь байдагтай адилхан. Чуулган дотор ч гэсэн баг нь гэгддэг хүмүүс байдгаа гэсэн байна. Тэгвэл сайн үйлсэд зүтгэх тусгай ард түмэн гэдэг нь үнэхээр баг нь мэт тийм бат итгэлтэй аауд бий болоосоо гэж хүсэж байгаа. Энэ удаагийн 2 шөнө 3 өдрийн цугларалтаар дамжуулан олон үг сураад хамтдаа нөхөрлөнгөө илүү итгэлийнхаа үндсийг гүн гүнзгий батвих болгоосоо гэж хүсэж байна. Байшин барилгач ч гэсэн энэ харах юм бол том барилга байх чинээгээр суурь нь илүү гүнзгий батвах байдаг. За жишээ нь энэ даацын баг нь байна. Тэгээ энэ багныг доош нь харах юм бол газар доор суурь нь байж байгаа. Энийг нураавал яах вэ? Баригдсан барилгын энэ даацын бах нь ханы нураавал барилга нь тэр чигтээ нурж унна, тийм үстэй. Энэ баг нь хөдлөхгүй байх юм бол тоосгонуудыг энэ чин дээр нь дүүргэлт хийн. Бусад барилгын гоёл чимэглүүдийг нь ч гэсэн бүгдийг нь зүгчихнэ. Тэгвэл чуулган дотор бидний итгэлийн үндэс нь батвах байгаад байр суурь сайн сахиад амьдрах юм бол илүү олон хүн аврагдах болов уу гэж бодож байна. Тэгвэл энэ итгэлийн үндэс суурь батвах гүн гүнзгий болгохын тулд яавал болох вэ? Юу гэж бодож байна? Үгийн дагуу амьдрах. Бүгдээрээ Библийн 1-р Тимот 4-ийн 7-8-ыг хамтдаа уншицгаая. Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэх нь бүх зүйл тустай. Итгэлийнхаа үндсийг гүн гүнзгий болгохын тулд юу хийвэл болох вэ? Энд дээр өөрийгөө юунд дасгалжуул гэнэ үү? Итгэл сүсэх дасгалжуулаа гэсэн байгаа. Тэгингээ энэ итгэл сүсэх нь бүх зүйл тустай гэсэн байна. Бас 1-р Тимот 3:16-г уншийе. Итгэл сүсхийн нууц агуун эргэлзээгүй. За энэ хүртэл. За энэ 2 ишлэлээр өөрийгөө итгэл сүсэх дасгалжуул. Итгэл сүсхийн нууц нь агуу. Мөн итгэл сүсэх нь бүх зүйлд тустай гэсэн байна. Тэгвэл энэ итгэл сүсэх гэдэг нь яг юу хэлж байгаа юм лээ? Итгэл сүсэх гэж яг юу хэлж байгаа вэ? Энгийнээр тайлбарлах юм бол үг ба залбирал гэж хэлж болно. Тийм биз дээ? За, итгэл сүсэх нь бүх зүйл тустай гэсэн байна. Тэгвэл ингэж бодж болно. Итгэл сүсэхтэй энэ дээр итгэл сүсэхтэй хүн ба итгэл сүсэхэд өөрийгөө дасгалжуулж байгаа хүн ба итгэл сүсхийг итгэл сүсэд өөрийгөө дасгалжуулахгүй байгаа хүн ялгаа байх болов байхгүй болов? Хэр ялгаатай болоо? Бүгдээрээ нэг 2 хүнээр бодож үзье. Эхлэл 25-ийн 27-г хамтдаа уншийе. Хөвгүүд өсөж Есав гарамгай анчин хээр талын ир Яаков нь майхандаа суудаг номхон дүлгөөн хүн болжээ. Итгэл сүсэгт өөрийгөө
дасгалжуулж амьдэрсэн хүний төлөөлөл бол Яаков байгаа. Яаков майхандаа суудаг номхон дүлгэн хүн байсан гэдэг нь Бурхны үгийг тунгаан боддог хүн байсан. Итгэл сүсгтэй амьдрах чичээдэг хүн байсан баг. Харин Есав нь гарамгай анчин хээр талын хүн байсан гэдэг нь Есавын хувьд бол итгэл сүсэхгүй хүн байсан. Тэгвэл бид нар мэдж байгаачлан Авраамийн бурхан, Исаакийн бурхан, тэгээ Яаковын бурхан гэж гардаг. Тэгээ уг нь бол Есав ах нь байсан шүү дээ. Гэтэл ямар үйл явдал болсон бэ гэхээр Эхлэл 25-ын 31-32-ыг уншийе. Яаков ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд Есав би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ гэжээ. Ууган хүү байх эрхээ Есав юм чинээ бодоогүй. Өөрөөр хэлбэл Есавын хувьд ууган хүү байх нь тийм чухал байгаагүй. Тэгвэл энэ ууган хүүгийн эрх гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр мөнхийн шагнал алдарсуу хэлж болно. Мөн бурхны өвийг хэлж болно. За 33, 34-ийг нь хамтдаа уншийе. Яаков өнөөдөр надад тангаргал гэсэнд Есав түүнд тангаргалж ууган хүү байх эрхээ Яаковд худалджээ. Яаков түүнд зарамгны шүл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад босож явлаа. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлоо. Есав ууган хүү байх эрхээ юугаар солисон бэ гэхээр аяг зарамгны шүлөөс соличихсан. Тэгэхээр итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулдаг хүн ба итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулдаггүй хүний үн цэний хэмжүүр нь өөр байдаг. Итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулж байгаа хүн бурхны өх мөнхийн зүйлийг үн цэнтэй гэж харна. Итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулдаггүй хүн нүдэнд харагдах махбодын зүйл, энэ ертөнцийн зүйлийг илүү чухал тооцно. За жишээлбэл итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулж байгаа хүний өмнө нутгийнхаа 100 жилд явах уу, аудын цугларалтанд явах уу гэж лалий сонгох уу? Аудын цугларалтанд харин үстэй. Магадгүй итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулдаггүй хүний хувьд тийм сонголт ирвэл алийн сонгох вэ? Өөрөөсөө нутаг усныхаа ойд явуулгүй яадаг юм бэ гэж магадгүй. Өөрөөр хэлбэл итгэл сүсэг нь бүх зүйл тусдаа гэсэн байгаа. Иврэ 12-ийн 16-17 уншийе. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самун олиггүй хүн болчихгүй тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологцсон билээ. Учир нь тэр нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гимшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ. Итгэл сүсэггүй Есав бурхны өх тэр мөнхийн ерөөл өвийг аяг шүлөөр сольсон эцтэй харамсах тийм үр дүнд хүрсэн байна. За тэгвэл гарцаа байхгүй итгэл сүсэгтэй хүн ба итгэл сүсэхгүй хүний үн цэний хэмжүүр нь ялгаатай байдаг. Тэгвэл аудийн хувьд ч гэсэн адилхан итгэл сүсэгтэй амьдарч байгаа хүний хувьд сайн мэдээний ажил чухал санагдана. Мөн бурхны ажил чухал санагдана. Бурхны ажил илүү том санагдана. Тэ итгэл сүсэгт өөрийгөө зориулдаггүй хүний хувьд юу том харагдах бол махбодын ажил том харагдана. Энэ ертөнц илүү чухал санагдана. Тэгээд тэнд сонголтооийнэ гэсэн. Энэ дээр энэ Жим Элиот гэдэг хүн юу гэж хэлснийг хамтдаа уншийе. Мөнхийн зүйлийг олохын тулд мөнхийн бус зүйлийг хайдаг нэгэн огтхонч тэнийг бишээ гэсэн байна. Бидний амьдрал ч гэсэн адилхан сонголтууд өдөр болгон ирж байдаг. Би мөнхийн зүйлийг сонгож амьдрах уу? Түр зуурын зүйлийг чухалыг тооцоод амьдрах уу? За бүгдээрээ Лук 16-гийн 9-ийг хамтдаа уншийе. Би та нарт хэлье. Шудраг усын эд баялгаар өөрсдөө анд нөхдөй бол. Ингэснээр эд хөрөнгөч нь үгээрх цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм аа. Энэ дээр эд хөрөнгөч нь яах цагт гинү? Үгээрх цагт гэж байгаа.
Одоо биднэрт байгаа эд хөрөнгө энэ чигээрэл байх уу? Үгүрх үү? Цаг хугацаа өнгөрөх юм бол үгүрнэ шүү дээ, тийм биз дээ. Тэгвэл үгүрхээс өмнө эд хөрөнгөө юунд зориулах нь вэ? Мөнх нутагт хүлээн авах анд нөхдөд болоход зориулаа. Тэгвэл юунд зориулах гэсэн үг вэ? Сайн мэдээ тараахад зориулах юм бол тэр нь мөнхөд үлднэ гэсэн байна. За бодоод үзье. Бид нэр аудиен цугларалтандаа оролцоогүй гэртээ байжээ л гэж бодъё. Тэглээгээ цаг хугацаа зогсчих уу, өнгөрөөл явах уу? Өнгөрөөл явна. Бид нэр өөрийн биеэ хайрлаад, өөрийн эд хөрөнгөө хайрлаад, итгэлээр амьдрахгүй, сүм чуулганыхаа ажлаас хойшоо суулаа. Тэглээгээ цаг хугацаа зогсоол бид нэр хөгшөрөхгүй сайхан байж яах вэ? Үгүй тийм биз дээ. Бид нэр итгэлээр амьдрахгүй, чуулганы ажилд оролцохгүй хойшоо суусан ч хөгшөрдгөрөө хөгшөрнө, өвчин тусдгараа тусна, тэгээд үхтгэхэр өвхнө. Юу ч байхгүй. Харин бид нэр итгэлийн амьдралаар амьдрахад заримдаа хэцүү санагдсан ч гэсэн өөрийгөө зориулаад оролцоод явж явах үед адилхан цаг хугацаа өнгөрнө, адилхан төгсрөл, адилхан үхнэ. Гэхдээ хоосон биш үү? Хоосон биш тийм биз дээ. Залуучууд нөхөрлж явах нэг пастор ингэж их орилдог байсан. Та нар зэврээ дуусмаар байна уу, илэгдээ дуусмаар байна уу гээл. Юу гэсэн үг вэ гэхээр эзний ажилд өөрийгөө зориулахгүй байсан тэр хүн зэврээл дуусна. Зориулсан ч илэгдээл дуусна. Яаж дууссан дээр үү? Илэгдэд дуусна хамаагүй дээр тийм биз дээ. Энд дээр нэгэн Христэд итгэж хүн юу гэж хэлснийг хамтдаа уншия. Жон Тилгитсон гэдэг хүн. Энэ дэлхий дээрх амьдралдаа санаа тавьсаар байгаад мөнхийн зүйлийг зэхдэггүй хүн ухаалаг мэт боловч мөнхийн тэнэг. Ингэж хэлсэн. Бидний эргэн тойронд ийм хүн байдаг үстэй. Сүм чуулганы ажил, сайн мэдээнд өөрийгөө зориулаад итгэвтэй итгэлээр амьдралаар амьдраа гэх юм бол миний махуудын ажил төрөл орхитод байна гэд хойшоо суучдаг. Харах юм бол их ухаалаг санагддаг. Өөрийнхөө чухал зүйлийг амжуулаад л. Тэгээ энэ хүн юу гэж хэлж байгаа вэ гэхээр ухаалаг мэт боловч юу гэнэ үү? Мөнхийн тэнэг. Өөрөөр өөрийнхөө амьдралыг мөнхийн байр суурнаас харах юм бол мөнхөд үлдэх зүйлийн төлөө өөрийгөө зориулж байгаа нь илүү мэрэгэн ухаантай гэсэн үг. Тэгэхээр энэ аврагдсан бид нарыг итгэлийн амьдралаар амьдрахад муу сүнс журуу татдаг, энэ дэлхий журуу татдаг, янз бүрийн саад бэрхшээл байдаг. Даамтаа Библиэсээ олъё. 1-р Иохан 2. Библиэс олвол арай нойр өрх нь баг байх бах. Өдөржин хөл өмбөг тоглоод би нэг ядарсан учраас тэгээ дээрэс нь Библиэс хайхгүй нам суучхаар нойр нь хурж байгаа бах. За 1-р Иохан 2-ын 15-аас 17-г нь хамтдаа уншицгаая. 1-р Иохан 2-ын 15-аас 17-г хамтдаа уншицгаая. ертөнц хийгээд ертөнцид байгаа юмсад бүү дурал. Хин нэгэн ертөнцид дуралдаг бол түүнд эцгийн хайр алгаа. Учир нь ертөнцид байгаа бүхэн тухайлбал махуудын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь эцгээс бус харин энэ хорвоогоос ирдэг юм. Хорвоо хийгээ түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлдэх чинь мөнхөд оршноо. За энэ дээр аврагдсан бидний эзний өмнө очих өдрийн хүртлээр байнга тэмцэлдэж уруу татагддаг зүйл юу вэ гэхээр 3 зүйл гарч байгаа. Махуудын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардан бахтал гэдэг энэ 3-аар муу сүнс бид нарыг Бурханаас холдуулах гэж үргэлж уруу татдаг. Тэгвэл энэ уруу татлахыг ямар хүн ялж амьдрах вэ? Түрүү хэлсэн итгэл сүсгтэй амьдарч байгаа хүн ялаад амьдарч чадна. За энэ 3-ыг ялах арга нь юу болоо? Арга нь сургаалт төгс 4 дээр гарч байгаа. Хамтдаа сургаалт төгс 4-өөс олоод уншия. Сургаалт төгс 4-ийн 23-ыг хамтдаа уншицгаая.
зүрх юугаан өртөн хамгаал. Амийн булгууд түүнээс ундар юу гэсэн байна. За тэгвэл зүрхээ яаж хамгаалах вэ? Тэр арга нь 20-21 дээр нь гарч ийн хамтдаа уншия. Үгийг минь анхаар хүү минь. Хэлхийг минь чих давин сонс үр минь. Үүнийг хараанасаа алдаж үл болно. Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв. За энэ дээр хэлхийг минь чих тавин сонс. Тэгээд үүнийг хараанасаа алдаж үл болно гэсэн байгаа. Зүрхээ хамгаалах арга нь нүд чихээ хамгаалчих юм бол зүрхээ хамгаалж чадна. Бидний сэтгэлийн хоёр хаалга нь нэг хаалга нь чих, нэг хаалга нь нүд гэж хэлж болно. Бид нэр сонсож харж байгаа зүйлийнхаа л нөлөөнд автаад идэг. Бид нэр Библийг уншаад, залбираад үгөө сонсох юм бол Бурхны үгийн нөлөөнд илүү автна. Харин бид нэр Библийг уншиж залбирахгүй, үг сонсохгүй, аврагдаагүй хүмүүсийн яриа сонсоод байх юм бол тэр аврагдаагүй хүмүүсийн нөлөөнд л илүү их автах болно. За тэгээд мөн аврагдсан хүн энэ дэлхий дээр сорилтонд орохгүй тулд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр Леви 25:23-ыг уншия. Газар минийх бөгөөд та нар миний хувьд ирмэл хүмүүс төр сууршигч учир газар бүрмөсөн зарах ёсгүй. За энэ дээр аврагдсан бид нарыг ирмэл хүмүүс тэгээ юу гэнэ үү? Төр суугчд гэсэн байна. Мөн 1-р Петр 2:11-ийг бас уншия. Хайртуудаа сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махуудын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад төр сууршигч та нараас би гуй. Өөрөөр бид нар энэ ертөнцийн махуудын зүйлсэд муу сүнсний сорилт, гим нүглийн сорилтонд уруу татагдахгүй байх хамгийн чухал зүйл юу вэ гэхээр бид нар энэ ертөнцийн дээр түр зуур амьдрна гэдгээ санаж явах юм бол энэ ертөнцийн өнгөрөөд одох зүйлд төдийлөн сэтгэлээ нэг хандуулахгүй байж болно. Энэ дээр хорвоо игээ түүний хүсэл тачаал нь яа нэглээ? Өнгөрөн одноо гэсэн байгаа. Бидний сэтгэлийг булаамаар хичнээн сайхан зүйл байсан ч гэсэн цаг хугацаа өнгөрөх юм бол бүгдээрээ хуучрах зүйл, өнгөрж одох зүйл, үн цэнээ алдах зүйлсүүд байна. За энэ дээр энэ өдөр бас найдварын тууштай байдлыг найдварын талаар хамтдаа сурсан. Энэ Еврэ 6:19-ыг хамтдаа уншия. Энэхүү найдвар нь бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй мөн хөшиг дотор нэвтрэн ордгоо. Энэ дээр найдварыг сэтгэлийн маань юу гэнэ үү? Зангуу гэсэн байна. Таах энэ том хөлөг онгоц далайн давлгаанд туугдаад явчлгүй хөдөлгөөнгүй далайн ирэг дээр зогсохын тулд энэ зангуу буюу маш хүнд төмрийг гинжний үзүүрт бэхлээд далайн гүн рүү унгаач. Тэгэн бол энэ зангуу энэ завийг хөдөлгөөнгүй барьж байна. Энэ ертөнцийг далаагаар зүрлдэг. Далаа байнга давлгаалж тогтургүй нааш цааш нь түлхэж татаж байдаг шиг бидний амьдарч байгаа энэ ертөнц нь Бурхан муу сүнсийг сул тавьчихсан ертөнц. Аврагдсан хүмүүсийг чөлөөтөөс хорж болохоор байнга өөрчлөгдөж идэг ертөнц. Тэгвэл бид нэр энэ ертөнцид итгэлээ бацаахын тулд бидний найдвар диваажинд очно гэсэн найдвар. Есүс эзэн ирэх юм бол энэ ертөнцийг орхиод явна гэсэн найдвар. Ноагийн үед энэ ертөнц үерийн усаар юу ч үгүй сүрсэнтэй адилхан ирээдүйд галаар юу ч үгүй шатаагдана. Эсвэл энэ ертөнцид найдвар байхгүй гэдэг. Энэ найдвар зангуу мэт баттай байж их юм бол бид нар итгэлийн амьдралаараа ганхахгүй байр сууриа сахиад амьдарч чадна. За тэгээд мөн энэ итгэл сүсэх нь бүх зүйл тустай гэсэн байгаа. За дараагийн ач тустай зүйл нь юу вэ гэдгийг хамтдаа Библиэсээ 2 дугаар Самуэль 3-ын 1-ээс олоод уншия да. 2 дугаар Самуэль 3 дугаар бүлэг
итгэл сүсэх нь бүх зүйлд тустай гэсэн байгаа. Тэгвэл итгэл сүсэгтэй амьдрэх хүний ашиг тус нь юу юм болоо? Зарим хүмүүст ингэж хэлэх юм бол итгэл сүсэхгүй амьдралаа гэдэг яавал гэжтэй. Тэгж боддог хүн ч гэсэн байдаг. Мөн итгэл сүсэгтэй амьдралаа гэд ямар ашигтай гэж тэгж бодох хүн байна. 2 дугаар Самуэль 3-ын 1-ийг хамтдаа уншицгаая. Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид хүчрхэгчсээр харин Саулын гэр доройтсоор байлаа. Саулын байр суурь нь хаан байгаа. Цэрэг айрамтай, үнэхээр өндөр байр суурьнд байгаа. Тэгээ Давидын байр суурь бол хаанаасаа зүгтаад явж байгаа нэг залуу хүү. Гэтэл цаг хугацаа өнгөрөнгөө хаан байсан, эрх мэдэлтэй байсан Саулын гэр улам доройтсон, зүгтаагаад явж байсан балчир Давид улам хүчрхэгдсэн байгаа. Шалтгаан нь юу болоо? Давид бол итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулсан хүмүүсийн төлөөлөл байгаа. Дуулал номыг унших юм бол Давид хаан үнэхээр их Библийг уншдаг, бас үнэхээр залбирдаг хүн байсан гэдгийг мэдэж байна. Хамтдаа эндээс ишлэл харуулъя. 1-р Самуэль 38 дээр улаанаар бичсэн хамт уншия. Давид эзнээс лавлан эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү гэж асуухад эзэн түүнд мөрдөх түн чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай. Бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулв. Мөн 2-р Самуэль 2:1-ийг уншия. Үүний дараа Давид эзнээс лавлан би Юдагийн хотуудын аль нэгүүд өгсөж явах уу гэж асуухад эзэн түүнд явахтун гэж айлдав. Тэгээ Давид би хаашаа явах вэ гэж асуухад эзэн Хеброн гэж айлдав. Мөн 2-р Самуэль 5:19 дээр ч гэсэн Давид эзнээс Филистичүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу гэж лавлан асуухад эзэн Давидэд явахтун би Филистичүүдийг чиний гарт заавал тушаана гэж айлдав. Мөн 23-ыг ч хамтдаа уншия. Давид эзнээс лавлахад тэрээр түүнд чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрж ялан модны төглийн өмнө тэднийг дайр. Давид итгэл сүсэгт үнэхээр өөрийгөө дасгалжуулдаг хүн байсан. Амьдралынхаа жижиг сажиг аахар шаахар бүхий л асуултын өмнө Бурханаас асууж залбирдаг хүн байсан. Тэгвэл итгэл сүсэгтэй Давидын гэр яаж байна? Цаг хугацаа өнгөрөнгөө улам хүчрэх болж байгаа. Итгэл сүсэх нь бүх зүйлд тустай гэсэн. Харин Саулын үед ямар байсан бэ гэхээр 2-р шиштэр 10:13-ыг уншия. Ийхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр эзний үгийг сахилгүй. Эзэнд үнэн ч бус байж үзмөрчийн зөвлөгөөх гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд 14-ийг нь эзний зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм. Тиймээс эзэн түүнийг үхэлд үлдээж хаанчлыг Есийн хүү Давид руу эргүүлсэн билээ. За бид нэр Давидын гэр хүчрхэгжиж Саулын гэр уруутж байсан шалтгааныг нь хамтдаа бодож үзлээ. Саул залбирдаггүй байсан, итгэл сүсэгт өөрийгөө зориулдаггүй юм байсан баг. Тийм учраас хичнээн хаан байсан ч гэсэн тэрээр багуугаар доройтож явж байсан. Яах ч үтсэн бэ гэхээр бидний амьдрал ч гэсэн сургамжийг өгөхийн тулд. За итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулахгүй бол тэгвэл ямар хор хөнөөлттэй юм болоо? Хор хөнөөл гэж байгаа болоо? Яавал гэжтэй гэж бодох уу? Хамтдаа Йошуа 9:3-4-ийг уншия. Ерихо болон Аиг Йошуа хэрэгснийг Гибеоны оршин суугчид сонсоод зал зохион илэгдэж хуучирсан уут шуудаа болон үжирч нөхсөн дарсны хуучирсан хөхүр зэргийг илжгэн дээр ачуулж хуурамч илч нарт хөлд нь хуучирсан шаахай биеинд нь хуучирсан хувц өмсгөв хоол хүнсэн ч хатаж үүрсэн талах байлаа. Тэд Гилгал дахь хуаранд
Йошуа дээр очиж түүнд болон израильчуудад бид алс холын нутгаас ирлээ. Тиймд одоо бидэнтэй хилцэл хийгээч гэв. За бурхан Израилийн ард түмэнд Канаанд очих юм бол тэр Канаанд амьдарч байгаа үндэстнүүдийн бүгдийг нь хөөд зайлуулаарай гэсэн байгаа. Гэтэл тэнд нь Гибеоны оршин суугчд байсан ойролцоо. Гэтэл энэ Гибеончууд Йошуа Ерихо айг хэрхэн эзэлсэнийг сонсоод зайл зохиогоод өөрсдөө их холоос ядар зүдрээд ирсэн хүмүүсийн дүрд одоо хувлаад хуучирсан шаахаа өмсөөд, хуучирсан хувц өмсөөд, хатаж үүрсэн талхтаа ирдэг. Гэтэл тэр үед Йошуа яаж шийдвэр гаргасныг хамтдаа уншийе. Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсгэлэн амссан бөгөөд эзний зөвлөгөөг асуусангүй. Тэгээд Йошуа тэднийг амьд үлдээх инхийн гэрээг тэдэнтэй байгуулж хотол түмний удирдагчид тэдэнд тангаргалав. Йошуа эзний зөвлөгөөг асуусангүй гэж гарч байгаа. Энэ асуудлын өмнө бурхан залбираагүй. Бурхан минь ийм хуучирсан хувцастай, хатсан талхтай хүмүүс ирээд гэрээ байгуулъя гэж байна. Энэ хүмүүстэй одоо гэрээ байгуулах уу яах уу гэдэг бол бурхан наа хүмүүс ч одоо ойрхон амьдардаг хүмүүс худлаа дүр эсгээд явж байгаа гэдэг тэдний хуурамч дүр төрхийг нь бурхан илчлэхгүй юу? Залбирсан бол илчил таарна. Залбирсан бол мэхлэгдэхгүй ээж болох байсан. Гэтэл залбираагүйгээсээ болоод яасан байна? Энэ нүдэнд харагдах өөрийн махуудын бодлороо дүгнэлт хийгээд буруу шийдвэр гаргаад мэхлэгдчихэж байгаа. Өөрөөр хэл залбираагүйгээс болоод амссан хохирлоо гэж бас хэлж болно. За бас итгэл сүсэх нь яагаад тустай вэ гэдгийг Авраам, Исаак хоёрын жишээн дээр хэлж өгье. За Авраамын эхнэр Сара хүүхдгүй байсан. Тэгээ бурхан гарцаагүй хүүхд өгнө гэж хэлсэн. Гэтэл Хагаар Сара хүүхдтэй болохыг бүр тэгтлэх яарсан юм уу? Өөрийн зарц Египт бүсгүй Хагаарыг Авраамд өгөөд Хагаараар дамжуулаад хоёлаа хүүхдтэй болчихё гэж хэлдэг. Гэтэл энэ үед нь Авраам Хагаар эхнэрийнхээ үгэнд ороод Хагаараар дамжуулан хүүхдтэй болчдөг. Гэтэл Хагаараас төрсэн Ишмаил яадаг вэ гэхээр дараа нь Сарагийн дөрвөлсөн Исаакийг өгнө. Дооглож байгааг хараад гэж байгаа. Энэ Ишмаил Исаакаас ах байгаа. Үүнээс нь болоод Сара Хагаар хоёр хоорондоо муудалцдаг. Гэтэл бурхан Хагаарыг Ишмаилтай хамт хөөж явуулаа гэж хэлдэг. Өөрөөр хэл Авраам энэ үед залбирсан бол бурхан минь манай эхнэр Сара хүүхдтэй болох гээд яарад ах шиг байна. Тэгэд энэ зарц бүсгүй Хагаараар дамжуулаад хүүхдтэй болъё гинэ. Бурхан таны надад өгөх хүүхэд Сарагаас төрөх юм уу, энэ Хагаараас төрөх юм уу гэдэл бурханаас залбирууд бурхан хариулахгүй юу? Хариулна үстэй. Сарагаас төрнөө зүгээр хүлээжээ гэж хэлнэ. Гэтэл тэг залбираагүй эхнэрийнхээ үгэнд ороод Хагаараар дамжуулан Ишмаилыг олж авсан. Гэтэл Ишмаилаас одоо арабчууд одоо хүртэл израильчуудыг зовоож байгаа тийм үстэй. Залбираагүйгээс болоод бурханаас асуугүйгээс болоод амссан хор хөнөөл өөр баг. Магадгүй залбирсан бол шаал өөр түүх бичигдэж болно гэсэн үг. Гэтэл энэ Исаакийг дооглож байгааг Сара хараад гэсэн баг. Гэтэл Исаак ийм байдал дунд өссөн. Гэтэл дараа нь Исаак том болоод эхнэр аваад амьдэрсэн бас ямар асуудал гардаг вэ гэдгийг хамтаа Эхлэл 25:21-ээс уншийе. Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө эзэнд залбирсанд эзэн хариулж эхнэр Рибекан жирэмсэлжээ. Исаак ч гэсэн яг адилхан эхнэр нь хүүсэр гэдэг асуудал тулгарсан. Энэ үед Исаак яасан бэ? Аавтайгаа адилхан бас нэг зарц бүсгүй олж аваад хүүхдтэй болсон уу? Аав минь тэгээд өстө бүх асуудал болж исэн. Ээж Хагаар хоёр хэрэлдээд Ишмаилыг хөөж явуулаад иймэрхүү асуудлын өмнө Бурханаас асуу залбирсан дээрээ гэд эхнэрийнхээ төлөө залбирсан.
Бурхан хариулж өгөөд хүүхэдтэй болсон. Исаакийн амьдралыг харах юм бол үнэхээр ямар нэгэн зөрчил маргаангүй амар амгалангийн хүн байсан. Асуудал гарах юм бол Исаак үргэлж залбирдаг хүн байсан. Тэгвэл итгэл сүсэх нь бүх зүйл тусдаа гэсэн байгаа. Бид нар Библи дээрээс итгэл сүсэгт өөрийгөө зориулаад амьдарч байсан хүний амьдралын үр дүнг нь өчнөөнийг олоод харж болно. Итгэл сүсхийг үл тоогоод амьдарсан хүмүүсийн амьдралын үр дүнг ч гэсэн өчнөөнийг олж харж болно. Тэднийг харангаа би илүү итгэл сүсэгт өөрийгөө зориулж амьдрах хэрэгтэй юм байна гэсэн сургамжийг авч болно. За бас 2 дугаар Коринт 12-ийн 7-8-ыг харвал энэ Илч Паул Лустр сайн мэдээ тарааж байгаа чулуугаар шидүүлж өгөөд тэр үедээ 3 дахь тэнгэр буюу Диважин хардаг. Сайн мэдээний 14 номыг бичдэг. Бурхан энэ Илч Паулд хүнд ч үзүүлээгүй агуу илчлэлийг харуулдаг. Тийм учраас энэ Илч Паулд бардан болохоос нь сэргийлээд сатаны зарлаг илч дэлсэн гэж байгаа. Махбодд нь өвчин зовлон ирсэн. Ямар өвчнийг нь хэлж мэдэхгүй. Тэгээ Илч Паул нүд нь муу байсан учраас Ром номыг мөн өөр хүнээр бичүүлсэн талаар гардаг. Гэтэл энэ махбодын өвчин зовлонг маань Бурхантай надаас ангижруулж өгөөч гэж 3 удаа залбирсан байгаа. Итгэл сүсэгтэй хүн байгаа үстэй. За тэгвэл Бурхан юу гэж хэлснийг хамтдаа уншъя. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай, учир нь мөхсдөлд миний хүч бүрэн төгс болдог гэж айлтсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхслөөрөө илүү сайрхна. Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр Илч Паулийн амьдралд байгаа тэр өргөс өвчин зовлонг нь юу гэж хэлсэн бэ? Сахилгажуулт гэнэ үү, нэгүсэл гэнэ үү? Нэгүсэл гэж байгаа үстэй. Хүмүүсээ та бүхэн нэгүсэл гэх юм бол юу санаанд ордог вэ? Нэгүсэл гэх юм бол дандаа сайн сайхан зүйл санаанд ордог тийм үстэй. Бурханы нэгүслийг их авлаа гэл тэгэхээр ажил төрөл нь бүтсэн, ашиг орлого нь аривдсан, эрүүл саруул болсон гэл одоо дандаа сайн сайхан зүйлийг ярьдаг. Гэтэл Бурхан Библиэлд энэ өвчнийг хүртэл юу гэнэ? Нэгүсэл гэж байгаа үстэй. Тэгвэл энэ итгэл сүсэгтэй амьдарч байсан Илч Паул амьдралд нь өвчин зовлон тохиолдсон чинь залбирсан байгаа. Тэгээ залбираад надад өгөгдсөн энэ өвчин зовлон чинь Бурхан намайг хайрлсандаа өгсөн нэгүслийн байна гэдгийг ухаарсныхаа дараа Паул талархсан болов гомдлсон болов? Талархаж байгаа. За тэгвэл итгэл сүсэгтэй хүн амьдралд нь хэцүү зүйл тохиолдох юм бол залбирдаг. Тэгээд Бурханы сайн таалал, сайн төлөвлөгөөдгийг мэдээд эсрэгээрээ талархдаг. Тэгвэл итгэл сүсэггүй хүний амьдрал таагүй зүйл тохиолдвол яах вэ? Итгэл сүсэггүй хүний амьдралд зовлон тохиолдвол юу болох вэ? Яв их нэртэй адилхан Бурханы хараагаад өхгүй л гомдлоод эхлэн тийм үстэй. Тийм биш гэж юу? Тэгээ итгэл сүсэгтэй хүн өөр байгаа. Ром 8:28-ыг уншъя. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ. Аврагдсан хүмүүсийн амьдрал тохиолдож байгаа бүх юм гэж байгаа. Энэ бүх юм дотор зовлон ч орно, таагүй зүйл ч гэсэн орно. Эцэстээ тэдний сайн сайхны төлөө гэж байгаа. Бурхан бол сайн бурхан учраас сайнны төлөө зовлонгч гэсэн хэрэгэлдэг. Иремья 29:11-ийг уншъя. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гайхамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. Итгэл сүсэгтэй хүн амьдралд нь хэцүү зүйл тохиолдох юм бол гомдлохоосоо уртаад залбираад Бурханаас асуух юм бол үүний цаана Бурхан ямар сайн сайхан зүйлийг төлөвлөсөн байгаа болоо гэсэн итгэлээр Бурханд гомдлохгүйгээр итгэлтэйгээр даван гарч чадна. Итгэл сүсгийн ашиг туслагч байна уу байхгүй нь? Хичнээн их байна, тийм биз дээ. За тэгвэл та бүхнээс сууя. Итгэл сүсэх нь надад их хэрэг болох болов уу? Их мөнгө хэрэг болох болов уу? Аль нь илүү ашигтай болов? Нэрээ юу?
нэр мөнгнөөс илүү дээр. Хэрвээ мөнгө ихтэй байх юм бол эзэн бол миний хончин гэхгүй, мөнгө бол миний хончин, надад дутх зүйл байхгүйгээд мөнгөнд найдаад амьдарч яж магадгүй. Тэгээд дээрэс нь бүх зүйл талархах чаддаг, зовлонтойдооч баярлж чаддаг хүн ямар хүн бэ гэхээр итгэл сүсгт өөрийгөө тасгалжуулсан хүнд ингэж чадна. Бид нар энэ үгнүүдийг зөндөө мэддэг хэрнээ. Яг бодтоор миний амьдралд асуудал тохиолдохоор надаас гарч байгаа хариу үйлдэл ямар байдаг вэ? Илүү итгэл сүсгт өөрийгөө зориулаад амьдрах юм бол бид хүн илүү аз жаргалтай амьдралаар амьдрч чадна. За дараа нь итгэл сүсгт өөрийгөө зориулдаг хүн амьдралынхаа дистаралыг зөв тогтон амьдрч чаддаг. Бидний амьдрал энэ дистарал чухал биш үү? Үнэхээр чухал тийм биз дээ. Бидний амьдралд эхлээд хийх ёстой зүйл гэж байгаа, дараа нь хийх ёстой зүйл гэж байгаа. Тэгвэл Бурхан биднээс үргэлж эхлээд гэдэг зүйлийг шаарддаг. Зарипатын бэлэвсэн эмэгтэй хамгийн сүүлийн удаа бин хийж ичээд өөх тэр хамгийн сүүлд үлдсэн тэр бинг нь эхлээд гэдэг зүйлийг шаардсан. За энэ шилэн вааранд энэ том чулуу, хайрга, илс гурвыг гурвууланг нь багтааяа гэвэл альнаас нь эхэлж хийх үү? Зүгээр альнаас нь чамаагүй эхлээд хийчих үү? За харъя. Энэ хүн эхлээд илсийг хийгээ, дараа нь хайрыг нь хийгээд чулууг нэгсэн чинь багтж гин үү? Багтахгүй байгаас тэ. Эхлээд хамаагүй том чулууг нь доор нь хийгээд, дараа нь хайрыг нь хийгээд, тэгээд илсийг хийжээж бүгдээрээ багтж байгаа. Дистаралал чухал байна уу, чухал биш байна уу? Үнэхээр чухал байгаа. За бидний итгэлийн амьдралыг аваад үзэх юм бол 3 зүйл дээр авч үзэж болно. Чуулганы амьдрал, гэр бүлийн амьдрал, тэгээ нийгэм дээрх амьдрал. За бид нэр байнга л энэ 3-ын дунд зөрчилдөж байгаа. За энэ 3-ын алийг эхэлж хийвэл гуруулаа сайн болох уу? Хамтдаа уншия. Харин эхлээд түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Бид нар энэ 3 талбар дээрээс эхлээд эзний ажлыг хийх юм бол гэрүүлээд сайн авч явж чадна. Хамтдаа дуул 127-ыг нэгийг уншия. Эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. Бид нар эхлээд Бурхны хаанчлалыг нэг тавиад амьдрах юм бол гэрүүлээ сайн авч явж чадна. Нийгэм дээрх махуудын амьдралаа ч гэсэн хүн шиг аваад явж чадна. 1-р, 3-р явах 1-2-ыг уншия. Хайрт минь сэтгэл чинь сайн сайхан буй адил бүх зүйл чинь сайн сайхан эрүүлэнх байгаасаа хэмээн би залбирч байна. Энийг бодтоор итгэлийн амьдралдаа их туршиж үзэж байгаа байхаа гэж бодож байна. Дистарал нь өөрчлөгдөөд за сүм чуулган сайн мэдээний ажил хойш нь тавьчих. Мөнгө олох ажлаа гэр бүлээ ихэн тавиа явчих. Заримдаа тэг шийдвэр гарах үе ч гэсэн байдаг. Тэ бүгдээрээ сайн болох нууц нь эхлээд Бурхныг тавих. Энэ Ром 14:18-ыг уншия. Христэд ийхүү үйлчлдэг хүн Бурханд таалагдаж хүмүүсээр сайшаагдана. Энэ бол бид нар энэ дэлхий дээр амьдрах нууц гэж хэлж болно. За бүгдээрээ Библиэсээ Исая 64-өөс олоод уншия. Хуучин гэрээний Исая 64. Исая 64-ийн 7-р ишлэлийг хамтдаа уншицгаая. Таны нэрийг дуудан танаас зуурхаар босож өндих хүн алга. Учир нь хилэнцээс минь уулж та биднээс нүрээ нуусан өөрсдийн маань нүглийн хүчинд биднийг залгиулсан. За энэ юу гэсэн үг вэ гэхээр итгэлийн амьдрал бол өөрөө хүсэн эзнээс зуурдаг амьдрал. За дагаад хэлээрэй. Итгэлийн амьдрал бол өөрөө хүсэн эзнээс зуурдаг амьдрал. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аудын гэрчлэлийг сонсох юм бол
намайг одоо уцтаал, айлчлал, ирээрээ гэхээр л одоо ирдэг. Тийм үе бид нарт бүгдээрэнд нь байсан. Мөн чуулган дотроо ингээл за өстө одоо аавуудаараа Библийг уншицгаая гэж нэг тийм кампанит ажил өрнүүлэхдээ за уншия гэдэг ч юм уу. Библийн семинар төхөөл за одоо семинар ойрчих юм чи сайн мэдээ тараацгаая гэхээр нэг жоохон сайн мэдээ тараадаг ч юм уу. Бусд үед нь өөрөө хүсээд өөрөө өөрийгөө дайчлаад Библийг уншдаггүй. Өөрөө семинар болоогүй ч гэсэн шинэ хүнд агуулж ирээ зөвлөгөөгөөр мөн DVD-гээр сайн мэдээ тараадаггүй. Тэр дүр төрхөө жоохон ч гэсэн өөрчлөөд сүм дотор Библи унших кампанит ажил өрнөөгүй байсан ч өөрөө хүсээд Библийг уншдаг. Мөн семинар биш байсан ч гэсэн өөрөө шинэ хүнд агуулж ирээ DVD-гээр сайн мэдээ тараагаад зөвлөгөө авахулдаг. Тийм хүн амьдарч байгаа хүн бол өөрөө хүсэн эзнээс зуураад амьдарч байгаа хүн гэсэн үг. Өөрөөр хэл итгэлийн амьдрал гэдэг нь албадуулж хийдэг зүйл гэхээс илүү өөрөө өөрийгөө дайчлаад хийдэг амьдрал. Дээр Филиппой 2:16-аг дэлгэснээс хараад хамтдаа уншийе. Амийн үгээс баттай байрвал би дими гүйж дими зүдэд зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрах болно. Өөрөө энэ 2024 онд би энэ ишлээс зураад амьдрнаа. Итгэлийн амьдралдаа энэ зүйлийг би заавал хэрэгжүүлээ сахиад амьдрнаа гэсэн өөрийгөө ташуурдаж, өөрийгөө шахамдуулсан шийдвэр гаргаад түүнийг хийгээд амьдрэх хүн бол өөрөө хүсэн эзнээс зуурж амьдрж байгаа хүн. Гарцаагүй. Итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулах нь энэ ч гэсэн орно. Дуул 42:1-2-ыг уншийе. Буг урсгал усыг хүсхийн адил Бурхан таныг сэтгэл минь хүснэм. Бурханаар амьд Бурханаар сэтгэл минь цангамуй. Би хизээ явж Бурханд бараалгах вэ? Бугтай адилхан цангасан сэтгэлээр өөрөө хүсээд үгээ сонсдог, өөрөө хүсээд Библийг уншдаг, өөрөө хүсээд нөхрөлийг хайж очдог. Цаг гарах юм бол өөрөө хүсээд чуулган дээр ирээд ямар нэгэн үйлчлэлийн ажилд оролцдог. Тийм хүн бол өнөөдрийн сэдвээр гарч байгаа сайн үлс зүтгэгч тусгай ард түмэн гэсэн үг. Өөрөө хүсээд хийдэг. Энэ нэг Сухомлянский гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хэрв чи өөрөө өөрийгөө алгадаж өөрөө өөртөө шаардлага тавихгүй бол чамд 100 багш байгаа ч тусалж чадахгүй. Тийм биз дээ. За миний хувьд баг байхад манай ээж намайг юу гэж хамгийн их загнадаг байсан бэ гэхээр өдий том болцоод санаагаараа нэг юм хийчихгүй маа. Байн өглөөл дуулуулж хийх ингээл их загнадаг байсан. Би ч гэсэн итгэлийн амьдралаар амьдрангаа анх ковидын үед гоолтоод чуулган хариуцаад хүрээд ирсэн. Том чуулганд пасторын дор байхад бол угаасаа даатгсан ажлыг нь хийгээл одоо байж байна. Тэ тусдаа гараад ирэх юм бол яаж яхад ковид болох дээр намайг юу хийж ийн, хідэн цагт босч ийн, яаж ийн хийж ийн гэдгийг цагддаг хүн байгаа юу байхгүй юу? Цагддаг хүн байхгүй. Өөрөөр махуудын залхууралдаа бүрэн автчих болох үе. Тэр үед би юу хийсэн бэ гэхээр Ахлахтун дангийн жинхэнэ гэрлийн 150 сэдвийн үг байдаг. Тэрийг би бүгдийг бэлдсэн. Илүү их үг сонсож илүү их үг бэлдсэн. Ягаад гэвэл итгэлийн амьдрал өөрөө хүсэн эзнээс зуурж амьдрдаг амьдрал. Буг урсгал усыг хүсхийн адил Бурхны талаар өшөө илүү мэдхийг хүссэн халуун сэтгэлээр Бурхны гүн гүнзгий нууцад илүү их суралцахыг хүссэн сэтгэлээр өөрийгөө дайчилж байгаа хүнд Бурхан өөрийгөө илүү ихээр илчилж өгнө. Бидний өвчгсөн адилхан. Тэгэхээр итгэлийн амьдралаар ээжүүд залуучууд бас ч гэж итгэл сүсгт өөрийгөө дасгалжуулсан байдаг. Бас ч гэж Библийг уншдаг, залбирдаг, ишлээ зээжилдэг, сайн мэдээ тараадаг, зүтгэдэг. Тэгээ аауд болох тэр би одоо бичиг цааснаас хол хөндий хүн одоо 20 30 жилийн өмнө л одоо 8 дугаар анги, 2 3 дугаар ангид нэг партны 40 минут арай гэж суудаг байсан. Ахын хувьд одоо тэгэл Библи уншаал, тэмдэглээл одоо ямар номлогч биш. Тэгнэ гэдэг чи одоо хол хөндий зүйлээ. Ах нь бол одоо нэг 3 дахь үгэндээ, бүтэн сайнны үгэндээ нэг сонсоо сууж яхах л одоо миний хувьд одоо хангалттай. Гэт өөрөө нэг тийм хэмжүүр тавьчихсан, өөрийгөө урамшуулчихсан явж идэг. Тэрийг харангаа. Энэ бодол нэг жоохон ч гэсэн өөрчлөгдөөд аауд илүү их Библи уншдаг, ишлээ цээжилдэг, залбирдаг, итгэл сүсгт өөрийгөө дасгалжуулдаг. Тийм болвол хичнээн сайхан бэ. Тийм сэтгэл төрдөг. Та бүхэн санал нийлж гинөө? Тийм биз дээ. Бид нар заавал хөгшсөн хойно аврагдсан гээл тэгэл
Библийг илүү мэдхэд нэх өөрийгөө зориулахгүй хойрог байх нь Бурхны хүсэл биш бахаа гэж бодож байна. Энэ итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулж амьдрсан хүмүүсийн гэрчлэлийг та бүхэнд төлөвлөе. Энэ дээр Америкийн нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольн энэ хүн үнэхээр залбирлын хүн байсан. Цагаан ордныг залбирлын өргөө болгосон хүн. Гэтэл энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхан үргэлж зөв талд байдаг гэдгийг би мэднэ. Тиймээс би болон миний үндэстэн эзний талд байгаасаа гэж би үргэлж чин сэтгэлээсээ хүсэж бас залбирдаг байваа гэж байгаа. Ийм залбирдаг ерөнхийлөгч улс орны өдөртөл улс орн уруудах уу хүчрхэгчих үү? Хүчрхэгчнэ. Тэгвэл залбирдаг аавтай хүүхдүүд, залбирдаг нөхөртөө гэр бүл ямар байх вэ? Илүү хүчрхэгчнэ тийм үстэй. Жорж Мюллер гэдэг 50,000-уудаа залбирлын харуултаа авсан энэ хүн энэ замаар явах тусам итгэл сүсэх нь бүх хэцүү зүйлийг даван гардаг гэдгийг би илүү ойлгосон гэж хэлж байгаа. 50,000-уудаа Бурханаас хариултаа авсан. Мөн энэ хүн зөвхөн залбирал болон сүсэглэг амьдралаар дамжуулан Бурханд хэрэглэгдэх сав бий болно. Надаар дамжуулаад хамаатан садан маань аврагдаасаа гэж хүсдэг. Иргэн тойрны маань хүмүүс аврагдаасаа гэж хүсдэг. Үр жимс гараасаа гэж хүсдэг. Гэхдээ сайн болдоггүй. Шалтгаан нь юу байгаа бол би гэдэг хүн өөрийгөө ташуурдаж, итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулахгүй байгаа учраас л үр жимс гарахгүй байгаа. Үнэхээр энэ итгэл сүсэг үнэхээр чухал зүйл. Энд дээр хэрвээ хангалттай хэмжээнд залбираагүй бол өөрийн амьдралаа сайн сайхан үр дүнг олж аавна гэж төсөөлөх хэрэггүй гэж энэ хүн хэлсэн. Тэгвэл итгэл сүсэгт өөрийгөө зориулаад хангалттай хэмжээнд залбирх юм бол бидний эргэн тойронд Бурхны ажил явагдахгүй юу? Надаар дамжуулан Бурхны ажил хангалттай явагдана. Бурхан энэ хүнийг чиргэлсэн. Энэ хүнтэй адилхан бид бүхэн ч гэсэн итгэл сүсэгт өөрийгөө зориулах юм бол Бурхан биднийг ч гэсэн өшөө илүү агуугаар хэрэглэнэ. Мөн энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр итгэл сүсэг бол сүнсний хорыг сорволдог хануур хорхоотой ижил юм. Бидний сүнсэнд янз бүрийн хор шингэсэн буй. Хануур хорхоо цусан дэх хорыг сордог шиг сүнсэнд байгаа хорыг саарамгжуулах арга нь итгэл ба сүсэг гэсэн байна. Үнэн бицтэй. Бид нар энэ дэлхий дээр амьдрангаа энэ ертөнцийн гим нүглийн нөлөөнд өөрийн мэдлгүй авчихсан байдаг. Есүс эзэн бие угаасан хүн хөлөө угаах нь хангалттай гэсэн байгаа. Бид нар байнга үг залбирал итгэл сүсгээр өөрийгөө ертөнцөөс тусгаарлан бодол санаагаа шинчилж амьдрах юм бол бидний амьдрал сэтгэл сүнсэн шингэсэн гим нүгэл ертөнцийн муу нөлөөнөөс тусгаарлагдсан хүчтэй амьдарч чадна. За энийг хамтдаа уншийе. Итгэл сүсэг бол сүрсэн хөлөг онгоцонд хорогдох боом тулдаг. Усанд живж бүхэнд амийг нь аврах олсуулдаг. Доглон үний таяг, ядуу хүний эрдэнсийн хайрцаг, өвчтөе хүнд оточ, эрүүл мэндийг нь хамгаалагч. Итгэл сүсэг бол бидэнд ерөөлийг өвлүүлэгч, зовлонгийн үлийг сарниулагч юм. Хүнийг зовлонгоос гитэлгэгч, аз жаргалынх нь бат зуур, хизээ дуусшгүй баяр хөөрийн болог, гүн ухааны их ундраг үлээ. Нин ядуу зүдүүд харчиг байдал донд санаа алдаач болтугай. Итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулсан хүн, хинээс жилүү азтай хүн, харин хаан суудал заларсан атлаа. Итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулдаггүй хүн бол хамгийн хөөрхилтэй хүн гэсэн байна. Итгэл сүсэг бүх зүйл тусдаа гэсэн байна. Хичнээн тустаагүй хилээд мэдэхгүй. Есүс эзэн ч гэсэн итгэл сүсэгтэй амьдралын үлгэр дуурайлыг үзүүлсэн. Хамтдаа уншийе. Тэгээд тэр тэндээс гарч дадсан ёсороо чидүүн уулууд өгсөв. Шавнар нь ч түүнийг даглаа. Тэн дээрээ тэр тэдэнд хандаж та нар уруу татагдахгүй тулд залбирцгаа гэд тэднээс чулуу шитгэх зайтай холдон өвдөг сөгдөөд ингэж залбирав. Есүс эзэн уг нь залбираад ах шаардлагагүй хүч чадалтай нэгэн. Гэхдээ Есүс эзэн үргэлж залбирж амьдарч байсан. Бид бүхэнд хэрхэн амьдрах үлгэр дуурайлыг үзүүлэхийн тулд. Хамтдаа нэг киноны хэсгээс үздэцгээе. That of the many battles we engage in today, be it money, control, or matters of the heart, very few of us know how to fight the right way or understand who we're really fighting against. To win any battle, you've got to have the right strategy and resources because victories don't come by accident. 퇴근 후 집으로 온 토니. 다니엘은 그에게 성적표를 보여주었지만 그는
관심조차 주지 않았죠. All A's except for one C. So I just got a notification that you moved $5,000 from our savings into your checking account. You just gave that much money to your family last month. And my sister needs it more than your parents do. Look, I can't even remember the last time he had a job. Can we please just eat dinner? Well, let me get our coffee. Cream or sugar if you need Oh, it. no, thank you. I like it black. Miss Clara, you like your coffee room temperature? No, baby, mine's hot. Elizabeth, people drink their coffee hot or cold, but nobody likes it lukewarm. Not even the Lord. Point taken, Miss Clara. But why do you feel the need to examine my personal life? 클라라는 그녀가 남편과 갈등이 있다는 사실을 알고 있었고 이를 해결할 수 있는 하나의 방을 보여주게 됩니다. It's a waste of time. I think it's time for me to show you my favorite place in this house. Now, this is where I do my fighting. A closet. I call it my war room. 영적인 전쟁을 치르는 기도의 방이었죠. So you wrote prayers for each area of your life? A prayer strategy? Yes. Now, I used to do what you and your husband are doing, but it got me nowhere. And then I really started studying what the scriptures say. It was my job to seek him, to trust him, and to stand on his word. Now, your husband certainly has his issues, but he's not your enemy. When I fought against my husband, I was fighting against my own marriage and my family. Now, I tried for years to fix Leo, but I couldn't do it. Well, I haven't got anywhere with Tony. 'Cause it's not your job. It's your job to love him, to respect him, and to pray for the man. God knows he needs it. Elizabeth, you got to plead with God so that he can do what only he can do. And then you got to get out of the way and let him do it. I don't even know where to start. You will find some of my favorite scriptures in here. You can start with that. Welcome to Atheist Style. 며칠 후 그녀는 그동안 외면하고 있었던 너무나 중요한 부분을 직면하게 됩니다. Does God still love Tony? We both know he does. Do you? There's love in my heart for Tony. But it's just buried under a lot of frustration. So he needs grace. Grace. I don't know that he deserves grace. Do you deserve grace? Bible says that no one is righteous, not even one. For we have all sinned. So really none of us deserve grace. But we all still want God's forgiveness. Jesus shed his blood on the cross. He died for you, even when you did not deserve it. And he rose from the grave and offers forgiveness and salvation for anyone who turns to him. I had to forgive Leo for some things, and it wasn't easy, but it freed me. Elizabeth, there's not room for you and God on the throne of your heart. It's either him or it's you. You need to step down. Now, if you want victory, you're gonna have to first surrender. Miss Clara, do I just back off and choose to forgive and then just let him walk all over me? God is a good defense attorney. Trust it to him, and then you can turn your focus to the real enemy. The real enemy? The one that wants to remain hidden. The one that wants to distract you and deceive you and divide you from the Lord and your husband. You see, that's how he works. He is killing your faith, and he's trying to destroy your family. It's time for you to fight, Elizabeth. It's time for you to fight the real enemy. It's time for you to take off the gloves and do it. 도전을 받고 기도를 하기 위해 그녀는 워룸으로 들어갑니다. 하지만 한 가지 소식을 듣고 충격에 빠지게 되죠. God, I need you. I know I haven't prayed like I should.
I know that I haven't followed you like I should. Lord, I've been so angry at Tony. And I am still so angry at him. Lord, forgive me. Forgive me. I'm not his judge, you are. But I'm asking you, please, please don't let him do this. 그녀는 비로소 주 앞에 회개하며 주님의 모든 주권을 인정하게 되었습니다. Please take over. 모든 것을 맡겨드리게 되었고 하나님께서는 그분의 계획을 보이기 시작하셨습니다. Help me love him. 다른 여자와 밥을 먹고 있던 토니. 그는 알 수 없는 어지러움에 시달렸습니다. 그리고 그는 집으로 일찍 돌아가게 되죠. Okay. 출장에서 돌아온 토니는 우연히 아내의 핸드폰을 들여다보게 됩니다. 그리고 그날 있었던 모든 일을 아내가 다 알고 있다는 사실에 초조해지기 시작했습니다. 그리고 다음 날 Twice. Tony's inventory is off, Rick. We saw the same thing last week when he left Asheville. 토니는 그동안 회사에서 일을 하며 속여왔던 모든 일들이 발각되었습니다. 그는 직장까지 잃고야 말았죠. 그는 죄책감에 시달렸고 혼란스러움은 더욱 커져만 갔습니다. Tony, what's going on? Just lost my job. Okay, so we'll just do what we gotta do. Liz, you heard me, right? I just got fired. 스스로를 변화하기 위해 화를 냈지만 오히려 침착하게 반응하는 아내의 모습을 이해할 수 없었습니다. So that's it. You just gonna roll with it. What else am I supposed to do? 다음 날 아침 그는 마침내 기도의 방을 발견하게 됩니다. Lord, I pray for Tony, that you would turn his heart back to you. I surrender my rights to you as Lord and ask you to bless him as he honors you and to expose him if he walks in deceit. Build him up as the man you intend him to be. Help me to support and respect him. I ask for your help to love him. In Jesus' name. 그는 아내가 그동안 기도해왔던 모든 것들을 읽게 됩니다. 어떤 마음을 품고 있었는지, 얼마나 자신을 사랑하고 기다리고 있었는지, 그리고 무엇보다 하나님을 떠나 아내와 딸, 직장에서 모두 정직하지 못한 삶을 살아왔다는 걸 깨닫게 됩니다. Jesus, I'm not a good man. I'm selfish, and I'm hurting this family. But this is not who I wanted to be. But I don't know how to fix it. Forgive me, please. 너무나 많은 것을 놓치며 살았던 토니. 그는 하나님께 전심으로 회개하며 주님의 용서를 구했고 그는 예수님 안에서 새 사람이 되었습니다. 다음 날 아침 그는 딸의 모습을 보기 위해 운동센터로 갔습니다. 그동안 어두워서 보지 못했던 사랑스러운 딸의 모습을 보게 되었죠. 그는 그동안 가장 많은 상처를 주며 괴롭게 했던 아내에게 용서를 구합니다. I just don't understand why you treat me this way. But I deserve to get fired. And I was deceiving you. I almost cheated on you, Liz. I thought about it. But you know all this. And you're still here. Then I see your closet. And the way you're praying for me. Why would you do that? When you see the type of man I've become. Tony, I love you. But I am his before I'm yours. And because I love Jesus, I'm staying right here. I'm sorry, Liz. I asked God to forgive me. But I need you to forgive me. I don't want you to quit on me, Liz.
I forgive you. I forgive you. I'm sorry. Thank you, Lord. 그리고 사랑스러운 딸 다니엘에게도 용서를 구하게 되죠. And I haven't been very loving to your mother either. But you know what? I've asked God to help me. I wanted to ask you if you would forgive me and give me another chance. Think you can do that? Listen, I do love you, Danielle. I love you too, Daddy. 여러분 영화 리뷰 잘 감상하셨나요? 이 워름이라는 영화를 준비하게 된 계기는 크게 두 가지였습니다. 첫 번째는 우리는 그 누구도 선한 사람이 없고 그렇기 때문에 모두에게 예수님의 은총이 필요하다는 사실입니다. 누군가를 판단하는 죄, 음욕을 품고 내가 하나님처럼 살아가려는 죄로부터 자유로울 사람은 아무도 없기 때문이죠. 두 번째는 이 세상의 모든 어려움을 기도를 통해 하나님께 모두 맡겨드려야 한다는 것입니다. 나는 그저 인간일 뿐이고 모든 것을 주관하시는 하나님께 두 손 두 발 들고 항복하며 내가 쓰고 있던 왕관을 다시 내어드리는 것입니다. 그동안 지금까지 누가 주인이 되어 살아오셨나요? 문제 뒤편에 있는 진짜 적을 구별할 수 있으신가요? 오늘 당장 기도의 자리로 나아갑시다. 주님께 항복하며 모든 것을 맡겨드릴 때 분명 모든 전쟁에서 승리할 수 있게 될 것입니다. You've done it again, Lord. You've done it again. You are good and you are mighty and you... бүгдээрээ Библийн 1-р Тимот 4-өөс олоод уншия. 1-р Тимот 4-ийн 7-8-ыг хамтдаа уншия. 1-р Тимот 4-ийн 7-8-ыг уншия. Харин олиггүй яриа эмэгдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр өөрийгөө итгэс үсгэд дасгалжуул. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл зүсэх нь бүх зүйл тустай. Энэ итгэл зүсэх нь бүх зүйл тустай гэж гарч байна. Нилээ их үг бэлдсэн болох тэр амжих болов гэд жоох маналзаад Библиэс боддоор хайж оллоо. Ишлийг нь харуулад явчлаа. Ямар ч хэлхийг хүссэн зүйл юу вэ гэхээр итгэл сүсгт өөрийгөө дасгалжуулаарай гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр эн чинь нэг өдрийн өглөө болчдөг үр дүн ерөөсөө биш. Өөрөө өөртөөгөө тэмцэлдэж, өөрийгөө ялж, шийдвэр гаргаж, Библийг уншиж залбирдаг бай. Тэгээд үг нөхрөлтөө илүү чин сэтгэлээсээ оролцдог бай. Эзний сайн ажил, сайн мэдээ тараахад илүү хичээл зүтгэлтэй оролцъё гэж өөрийгөө дайчлан дахин шийдвэр гаргаж оролдох үеэс эхлээд багаагаар өөрчлөгддөг зүйл. Тэгэхээр итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуулсан хүний олж авсан ашиг тус гэх юм бол Библиэлд зөндөө байгаа. Мөн итгэл сүсгийг үл тоосноороо амссан хор хохирлч гэсэн зөндөө байгаа. Тийм биз дээ? Тэгвэл одоо бид нэр ямар сонголт хийж амьдрсан дээр вэ? Үнэхээр итгэл сүсэгт аль болох өөрийгөө зориулж амьдрах хэрэгтэй. Өргөжлүүлээд энэ Библиэл дээр Эфес номноос нэг үг харъя бүгдээрээ. Эфес номон дээрээс цаг арай болоог байгаа учраас дахиад бас нэг бэлдсэн зүйлийг хэлье. Эфес номны 6-гийн 17 Эфес 6-гийн 17 хамтдаа уншия.
авралын дуулга болон Бурхны үг болох сүнсний сэлмийг ав. За энэ дээр Бурхны үгийг сэлмээр зүйрлсэн баг. Сэлм. Яагаад сэлмээр зүйрлсэн бол дайсан байгаа учраас сэлм гэж хэлсэн байгаа. Дайсан байхгүй сэлм гэж хэлэх шаардлага байгаа юу байхгүй юу? Дайсан байхгүй сэлэмж хэрэггүй. Дайсан байгаа. Бидний амьдарч байгаа энэ ертөнцийн нь Есүс эзнийг хүртэл бозор сүнс зүрхэлж очиос сорж байгаа тийм сорьсон тийм ертөнц. Биднийг бол хичнээн сорно. Тэгээ Есүс эзэн тэр муу сүнсний бүх сорилтыг бичигдсэн байдаг гэдэг үгээр ялсан. Еврэ 4:12 дээр учир нь Бурхны үг нь амьд өгөөд итгэвтэй. Хоёр талдаа эртээ бөгөөд ямар ч илднээс хурц гэсэн байгаа. Тэгвэл аауд бидэнд Библийг уншиж, ишлээ зээжилд, итгэл сүсд өөрийгөө зориулах хэрэг байна уу байхгүй юу? Байгаа үстэй бид нар ч сайдлах итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс бидэнд гарцааг үг хэрэгтэй. Тэгэхгүй бол муу сүнс бид нарыг яаж л дунгах болно. Би нэг ингэж бодсон. Бид нэр аврагдаад өдий хүртэл итгэлийн амьдралаар амьдрах та. Ерөөсөө залбираагүй бол бид нар энд байх болов байхгүй болов. Ерөөсөө залбирж байгаагүй бол бид нар энд байхгүй. Энэ дэлхий дээр муу сүнсний зүгээр тоглоом болцсон л явж байгаа. Өдий хүртэл бидний амьдрал залбирал байсан учраас бид нар энэ чуулган дотроо байр сууриа сахиад байж байгаа. Бас бидний төлөө залбирж исэн олон хүмүүс байсан учраас бид нар ингэ сууж байгаа. Тэгвэл цаашдаа ч гэсэн бид нар эзний өмнө очих өдрийн хүртэл итгэлийн амьдралаар амьдрияг бол бидний амьдралд итгэл сүнс үг залбирал хэрэгтэй болов хэрэггүй болов. Түнш хэрэгтэй юм байхгүй. Тэр байж ижил бид нар илүү Бурхны хамгаалалт нэгүс дотор амьдарч чадна. Тэгэхээр Бурхны үгийг сэлмээр илэрхийлсэн байгаа. Бас гэрлэлээр илэрхийлсэн байгаа. Таны үг бол миний хөлдөх динлүү, миний замдах гэрэл гэсэн байна. Энэ ертөнц гэрэлтэй байсан бол Бурхны үгийг гэрэл гэж хэлэх шаардлага байгаа юу байхгүй юу? Байхгүй шүү дээ. Тийм үст. Энэ ертөнц гэрэлтэй юм чинь. Энэ ертөнц нь түнэр харанхуй учраас Бурхны үгийг гэрэл гэж хэлсэн байна. Замаа алдчихгүй тулд. Бид нэр үг уншихгүй, үг сонсохгүй байвал итгэлийн бааtruудын явсан тэр том өргөн замаар явж чадах болоо чадахгүй болоо. Үгнээс л олчих юм бол бид нэр тэр замаас төөрөөр л алга болно. Үг байжээж бид нэр энэ замаар явах ёстой юм байна гэдгээ илүү тодорхой болгоно. Бас Библиэлд Бурхны үгийг толиор илэрхийлсэн байдаг. Толь. Үг дээр толинд хардаг л хардаггүй л. Толгүй айл байгаа юу? Байхгүй тийм үстэй. Бүх айл толтой. Бид нар өдөр болгон толинд хардаг. Библийг толь гэсэн байна. Бид нэр Библи гэдэг толинд өөрийгөө байн харж байж л үннээс гаччихсан, Бурхны хүслээс буруутчихсан олон янзын бодол, назгаарчихсан буруу дүр төрхүүдээ олж харж чадна. Библи гэдэг толинд харж ижил. Библи гэдэг толинд харахгүй бол бид нэр буруутчихсан яваагаа ч мэдэхгүй. Христэд итгэж хүнд байх ёстой хүсэл, байх ёстой амьдралын хэм маяг, байх ёстой амьдралын дистарал тэрнээс ийш тийшээ хэлбийцэн байгаагаа мэдэхгүй л яваад байна гэсэн үг. Тэгэхээр Библи гэдэг толиор бид нар өдөр бүр өөрийгөө харах үедээ засах ёстой зүйлээ олж харна. Тэгээд засч чадна. Нэгэн хүн өглөө яарад гэрээсээ гарсан таарсан хүмүүс өөрийг нь хараад инээгээд ингэнэ. Тэг юуг нь хараад инээгээд байгаа юм болоо гэж өөдөөс нь инээгээл ажил дээр очсон чинь хамар дээр хөөт өргөцсөн явж ирсэн нөө. Мэдхгүй юу. Толинд харахгүй бол мэдхгүй. Тэрнтэй адилхан бид нар ч гэсэн Библи гэдэг толинд өөрийгөө харахгүй бол үнэхээр нэг инээдтэй зан гаргаад яваад яч болно. Тэрийг ч гэсэн бас мэдхгүй. Тэгэхээр энэ Бурхны үг бидний амьдралд номлогчийн үгсээс бас нэг үг харъя. Номлогчийн үгс 12:11-ээс олоод уншия. Энэ үгийг энэ ишлэл дээр хадаасаар зүйрлсэн байгаа. Номлогчийн үгс 12:11. Номлогчийн үгс 12:11-ийг хамт уншицгаая.
мэрэгдийн үгс болбоос хатгуурч шилбүр хадаас адил орох бөгөөд тэдгэрийг бичигчт нь нэг л хончноор өгөгдсөн ажээ. Энэ дээр Бурхны үгийг хадаас адил орох бөгөөд гэсэн байгаа. Хадаасаар зөвөрлсөн. Энэ хадаас нь хоорондоо ямар ч хамааралгүй хоёр биетийг холбож бэхлэх зориулттай, тийм үстэй. Дөрвөн хадаасаар нам хадчих юм бол хөдөлгөөнгүй байж гэн. Бурхны үгийг хадаасаар зөвөрлсөн. Ариунаас ариун байдаг Бурхан гим нүгэлтэй хүн хоёр ойртохын аргагүй зүйл байгаа. Тэгээ Бурхны үг гэдэг зүйл энэ гим нүгэлтэй намайг Бурхантай ойр байлгах тусалж өгнө. Бурхны үг ба чуулгантаа намайг хадаж өгнө. Тэр уг нэг хадаас хаддаг тоглоом бэлддэг юм уу гэж бодож исэн. Нэг юм том палк тавьчаад хадаас зоочоод 3 удаагийн цогтолтоор оруулна гэх. Сайн хаддаг хүмүүс нь оруулдаг, сайн хадж чадах хүмүүс нь хальт зогшдог тийм үстэй. Түүнтэй адилхан бид нэр үгийг зүгээр л сонсоод байх юм бол өөрийнхөө сэтгэлд үгнүүдийг хадаж чадахгүй юм шиг байгаа. Гарцаагүй тэрийг хадахын тулд ингээл давтан дээрээс нь хид хид цогчж л орно. Өөрөөр сэтгэлдээ үгийг хадаас шиг хадъя гэвэл би өөрөө цээжлэн, уншин, давтан. Энэ үгийг би одоо энэ жил бүр зураад амьдрий. Миний сул тал чинь энэ штэ. Сул талаа би энэ үгээр засъя гэсэн тийм үгийг тогтоод үгтэй илүү зууралдаж байгаа нь нэг ч гэсэн үгийг сэтгэлдээ хадаж байгаа үйлдэлээ гэж бодож байгаа. Өөрөө хадна гэстэй. Үгийг сонсонгоо за энэ үгийг бүр санаад өөртөө дахин давтан хэрэгжүүлье гэж шийдвэр гаргах үед тэр нь миний сэтгэл амьдралд илүү гүнзгий хадагдах үе байдаг. За дээрээс нь хамгийн сүүлд 2 дугаар хаад 13-аас хараад нэг зүйлийг харъя. 2 дугаар хаад 13-ийн 2 дугаар хаад 13 2 дугаар хаад 13 2 дугаар хаад 13-ийн 17-оос 19-ийг нь хамтдаа уншицгаая. Илиша зүүн зүг харсан цонхыг нээ гэхэд тэрээр онгойлгов. Дараа нь Илиша харвахтун гэсэнд тэр харвав. Илиша эзний ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Апехт арамчуудыг цохин хүүс тэмтрэх болно гэв. Дараа нь тэр сумнуудаа аав гэхэд хаан сумнуудаа аав. Тэрээр Израилийн хаанд газрыг цохигдун гэхэд хаан 3 удаа цохиод болов. Иймээс Бурхны хүн түүнд уурлан та 5 юм уу 6 удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгад дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг 3 удаа цохих болно гэж хэлв. Илиша Израилийн хаан Йошт ууралсан шалтгаан нь Арамыг бүрэн ялъя гэсэн халуун сэтгэлгүй ингэсгээл хийчүүл болно гэсэн бүлдгүр дүр төрхийг нь хараад Бурхны хүн ууралсан гэж байгаа үстэй. 19 дээр иймээс Бурхны хүн түүнд уурлан та 5 юм уу 6 удаа цохих байсан юм аа. Тэгсэн бол та бүрэн устгаж чадах байсан. Өөрөөр Бурхан ч гэсэн бидний ямар дүр төрхөнд уурлах болоо. Би 3 дахьынхаа үгэнд хаяа амжуул очичоол эсний өдрийн үгээл таслахгүй байж явах тэгэл болоо. Тэр дүр төрхийг хараад Бурхан сайн байнах болоо уурлах болоо. Мэдээ сайн ч гэсэн илүү сайн байж болохгүй бид нэр. Илүү сайн байж болно шүү дээ, тийм үстэй. Илүү итгэл сүсгтэй. Одоогийн байгаа дүр төрхөндөө сэтгэл ханчихсан биш. Эзний ирэх нь ойрхон гэж бид нэр ярьдаг. Тэ. Өмнөхөөсөө арай илүү сайн нэг зүйл дээр ч болтугай. Жохон ч гэсэн ахис дэвшил гаргах, шийдвэр гаргаад хичээгээд үүсэх юм бол Бурхан илүү баярлах болоо гэж бодож байгаа. Тэгэхээр энэ удаа цугларалт дуусгаад явахаас өмнө манай аауд маань за би цугларалтын дараагаас 3 дахь үгээ тасалчдаг байсан бол илүү оролцсон. Зарим нэг нөхөрлөө тасалдаг байсан бол илүү оролцсон. Эзний өдөр үг нөхрөлдөө илүү итгэмжтэй байна. Хуваараа бас Библийг уншиж
залбирна. Библийн семинар болоогүй байсан ч гэсэн гар утсаараа семинар үзээс усан ч гэсэн дата авчаа сайн мэдээ дарааж болно үстэй. Тэгчээд нэг хүнийг ховчлон DVD-гээр дуустал семинар сонсгочход хариуцсан пастор номлогч дээрээ дагуулж авчаад зөвлөгөө авахулаад сайн мэдээ тараадаг тийм дүр төрх аудаас гараасаа гэж би ч гэсэн үнэхээр их залбирдаг. Тэгэх юм бол ямар сайхан бэ? Тэр боломжтой юу, боломжгүй юу? Боломжтой тийм үстэй. Хамтдаа залбираад дуусгая. Биднийг хайрлаад аварж өгсөн Бурхан танд баярлалаа. Биднийг та сайн мэдээ тараахын сайн үлсэд үнэхээр хичээл зүтгэлтэй тусгай ардсан болоосоо гэж хүсдэг үлээ. Манай аауд маань илүү итгэлийнхаа үндсийг гүн гүнзгий батуух болгон итгэл сүсгт өөрийгөө зориулан үр жимс гарган амьдрахад та туслаарай. Бид нар одоогийн дүр төрхөндөө сэтгэл ханаад суух биш. Өөрөө хүсэн эзнээс зуурж илүү хичээл зүтгэлтэй өөрсдөө дайчлан өшөө илүү Бурхныг баярлуулсан дүр төрхөөр амьдрахад эзэн та туслаарай. Цугларалтын үлдсэн цагийг ч гэсэн эзэн таны сургамж ба нэгүсэл дүүрэн үр ашигтай цаг болохоор эзэн та удирдах өгнө үү. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.